Сайн бацгаана уу, Камжаа ТV байна. За өнөөдөр Солонгосын улсаанд амьдардаг 46 настай нэгэн эрэгтэй Вьетнам эмэгтэйтэй гэрлэх явцад тохиолдсон зүйлсийн талаар ярих гэж бодлоо. Энэ эрэгтэй яагаад гадаад эмэгтэйтэй гэрлэхээр шийдсэн бэ гэхээр 30 жилийн гарсан хойноо бизнес хийн гэж зориг шилжүүлсэн боловч санснаар нь болохгүй удаачгүй дампуурч байсан байна. Тэгэж явахдаа маш их хэмжээний өр зээлтэй үлдсэн болохоор үерхэл, хайр дурлал гээд юунд ч анхаарах сөхөөгүй 7 жилийн турш өдөрт 2 ажил хийж ирсэн 46 нас хүрээд өөртөө итгэх итгэлгүй гэрлэхэд нэлээд оройтсон болохоор ээжийнхээ зөвлснөөр гадаад эмэгтэйтэй суугаар шийдэж шууд Вьетнам явсан. Камжаа ТV-гийн өмнөх Вьетнам эхнэр цувралууд дээр бас дурддагчээсэн. Солонгос залуучууд Вьетнамд очиж гэрлэх агентлагт бүртгүүлээд тэр газраас нь тухайн хүний нөхцөл шаардлагад нь тохирох эмэгтэйчүүдтэй уулзуулдаг. Нэг өдрийн дотор маш олон эмэгтэйчүүдтэй 2-3 минутын хугацаанд уулзуулж танилцуулаад нэгийг нь сонг гэж сонгуулсныхаа дараа шууд Вьетнамд эхлээд хурим хийдэг, хэдэн сарын дараа араас нь Солонгос руу эхнэр нь очдог гэсэн системтэй явагддаг. Ер нь маш богино хугацаанд болоод өнгөрдөг энд хайр сэтгэл бие биенээ таньж мэдэх хугацаа гэдэг зүйл бараг байдаггүй. Зарим тохиолдолд яг бие биендээ тохирсон хүмүүс уулзраад сайн сайхан амьдарцгаах ч тохиолдол байна. Харин зарим нь Солонгост очисныхоо дараа гэрээсээ зүгтаадаг амжилтгүй гэрлэлтийн кейсүүд ч гэсэн олон тохиолддог. За Вьетнамд байдаг маш олон гэрлэлт зурчлалын байгууллага дундаас гол дүрийн маань эрэгтэй Вьетнам эмэгтэйтэй гэрлсэн гэрлэх гэж байгаа солонгос эрчүүдийн сошиал community дээр хамгийн ам сайтай нэлээд үнэтэй зурчлалын газрыг сонгосон. Тухайн зурчлалын байгууллагаас санал болгосон эмэгтэйчүүд гэх юм бол өмнө нь албан ёсоор гэрлэж байгаагүй ч гэсэн хүүхэдтэй эмэгтэй, гэрлэлтээ цуцлуулж ясан хүүхэдгүй эмэгтэй, огт гэрлэж байгаагүй залуу эмэгтэйн сонголтууд байна гэхэд нь өмнө гэрлэж байгаагүй залуу эмэгтэйтэй танилцъя гэдэг хүсэлт өгсөн байна. Тэр хүсэлтийн дагуу ойролцоогоор 40 гаруй гэрлэж байгаагүй залуу эмэгтэйг энэ эрэгтэйд харуулснаас яг нэг хүн л санаанд нь таарсан. Энэ зурчлалын агентлагийн захирал сонгогдсон эмэгтэйд хандаад энэ эрэгтэй чиний ааваас чинь ах штэ. Яагаад тийм хөвшин хүнийг зөвшөөрөх гээд байгаа? Чамд өөр санаа зорилго байгаа юу? Эсвэл чи зүгээр солонгос иргэн шилтэй болчоод зүгтх юм биш үсттэй гэхэд нь энэ эмэгтэй би хөдөө аслагдсан тосгонд амьдарч Вьетнамдаач бага ястан дундаа ордог болохоор тиймэрхүү зүйлийг мэдэхгүй. Насны зүрэг бол тоодоггүй. Бас нөхөртөөгөө хичээнгүйлэн ажиллаж сайн сайхан л амьдрах мөрөөдөлтэй байдгаа гэсэн зүйлийг ярьсан. Тийм болохоор энэ эрэгтэйд нэлээд амьдралын төлөө тэмцдэг, бараг л ууланд амьдардаг гэхэд хэлсдэхгүй тосгоноос гаралтай болохоор нь хүнийг өөртөд татдаг энэ цайлган цагаан байдалд нь болоод сонгосон. Анх танилцсан өдрийн маргааш нь гэрлэх саналаа тавиад тэрний дараа өдөр нь ах トゥ гэр бүлийнхнийг нь цуглуулад хормын нарай хийж гэрлэлтэд Вьетнамд батлуулсан. 2025 оны 7 сард Вьетнам дотроо бал сарын аялал хийж тэмдэглээд эрэгтэй Вьетнам эхнэрээ үлдээж өөрөө Солонгос руу төрүүлж авсан. Ер нь бүхэл эрэгтэйчүүд яг энэ хүртэл дандаа ийм сайхан аз жаргалтай гэрлэлт байх юм шиг төсөөлдөгч яг үнэндээ энэ үеэс л бүх зүйл эхэлж байгаа юм байна. Анх 2-3 минутын танилцах богино уулзалтаараа орж ирсэн эмэгтэйчүүд өөрсдийнхөө гэрлээгүй гэдгийн баталгаа төрөл бүрийн эрүүл мэндийн шинжилгээний бичиг зэрэг мэдээллүүдэд бариад уулздаг. Хэрвээ солонгос эрэгтэй Вьетнам эмэгтэйтэй гэрлэх гэж байгаа бол 5 төрлийн шалгуурыг заавал харах хэрэгтэй гэж бие биендээ захиж анхааруулдаг. Тэрний нэгэн шивээс байгаа эсхийг харах. Эмэгтэй хүн шивээстэй байна гэдэг бол хаач асуудал биш. Гэхдээ Вьетнам эмэгтэй шивээстэй байна гэдэг нь тухайн орны соёлын талаас нь харахад ч юм уу нэлээд асуудалтай, буруу замаар амьдарч ирсэн хүн шүү гэдгийг илтгэдэг гол зүйл юм байна. Энэ эмэгтэй баруун мөрөн дээр маш том Японд буян заяад дуудаг гэсэн утгатай муурны шивээс байсан. Гэхдээ тэр талаараа хурим хийх хүртлээр нэгч ил болгож гаргаж хэлж байгаагүй мэн лээ. Хоёрдугаарт харах шалгуур нь хормон дээрээ гэр бүлийн гишүүд нь бүгд ирсэн эсхийг авч үздэг. Хосууд энгийн Вьетнам маягийн хурим бол хийсэн, бас дээрээс нь энэ эмэгтэй Вьетнам улсын уулын бүсэд амьдардаг эртний угсаатан болох Хмон ясны эмэгтэй байгаа. Лаос, Вьетнам, Хятадд бутарч тархсан бага ястан учраас тухайн уулархаг газраар бөөгнөрч суурьшдаг. Яг энэ бага ясныхаа уламжлалт хурим бас хийхийг хүссэн. Өөрөө хүсэж уламжлалт хурим хийхийг хүсэж байгаа нь маш их ихтгэл төрүүлэхээр байгаа ч сүүлд энэ бүгдийн учир нь тайлагдсан. Яагаад хийх гэдээсэн шалтгаан нь 3 дугаарт мөнгө нэгж байгаа эсхийг нь харах хэрэгтэй. Энэ эмэгтэй өөрөө солонгос нөхөртөө хэлэхдээ ер нь бол танаа солонгос ирчүүд Вьетнам эмэгтэйтэй суух юм бол эхнэрийн гэр бүлд 20 сая вон өгөх хэрэгтэй байдаг гэдгийг та ч гэсэн мэдж байгаах. Гэхдээ би тэгж дараа болохгүй. Уламжлалт хурим хийхэд нөхрийн талаас нэг үхэр бас сүүн бэлэг өгөх хэрэгтэй байдаг. Гэхдээ зөвхөн энэ байгаад хангалттай биш болохоор та манад 2 өхөр
дээрээс нь 5 сая вон өгөх ёстой гэж хэлж яснаа. Бага багаар нэхэх мөнгөний хэмжээ улам ихсээрээсэн. Сүүл рүүгээ хормын зураг авалт, бүгж, зургийн жааз гээд бүх юмд огт тохирохгүй өндөр үнүүд хэлж тэрийг нэгчээсэн. Тооцоолоод үзэхэд 20-с 25 сая вон болох юм шиг харна. Солонгос эрэхтэй би энэ уламжлалт хормыг чинь бол хийж чадахгүй байна гэдгээ хэлсэн. Энэ эрэхтэй би зуучлалын агентлагт 18 сая вон өгсөн. Дээрээс нь хурим, балсар гээд нийт 50 сая вон өрсөн байгаа болохоор дахиад тосгоны уламжлалт хормонд мөнгө зарцуулж чадахгүй гэж хэлснээс болоод Вьетнам эхнэр бас зуучлалын агентлаг энэ эрэхтэй гурийн хооронд маш олон удаагийн хэрүүл маргаан болсон. Сүүл рүүгээ эмэгтэй агентлаг руу уурлаж миний уламжлалт хорим хийх мөнгийг танайх гарга гэж дайрч эхэлсэн байгаа. 25 оны 8 сарын 5-наас 8 сарын 27 хүртэл хоорондоо тохиролцохгүй тухайн эмэгтэй гэрлэлт зуучлалын байгууллагатайгаа 10 гаруй удаа хэрэлдэж тэрслээд байсан учраас агентлаг эмэгтэйг өөрсдийн дотор байрнаас хөөсөн. Солонгос эрэхтэйтэй гэрлэхээр бол сонгогдсон эмэгтэйчүүд ерөнхийдөө бичиг баримтанд гарч нөхрийнхөө араас Солонгос явах хүртлээр агентлагийн дотор байранд байрладаг, тэндээсээ хүчээр хөгжсөн байгаа. Энэ эрэхтэйч Вьетнам эмэгтэйтэй гэрлэхээ болохоор шийдэж бүх зүйл дууссан гэж хэлж болохоор байсан боловч 7 хоногийн дараа 9 сарын 2-нд энэ Солонгос эрэхтэй маань өөрөө дасцсан байсан болоод ч тэрөө эмэгтэй рүү ихэлж холбоо барьсан. Чи тэр үед яах гэж тэгж ашигласан юм бэ? Чи яг юу хүсэж байгаа юм бэ? Хоёулаа хурмаа хийгээд балсараар хүртэл яваад ирсэн байхад дахиад уламжлалт хорим хийн гэж мөнгө нэхэд байх шаардлага байсан юм уу гэхэд би тийм заавал том сүртэй хийхгүй байсан ч хамаагүй уламжлалт хорим хиймээр байна. Тэр миний үнэхээр их хүсдэг хүсэл минь байгаамаа гэдгийг хэлсэн. Эрэхтэй чи үнэхээр надтай гэрлэхдээ харамсахгүй юу? Их мөнгөтэй залуухан хүмүүс зөндөө байгаа штэ. Тийм хүн байвал чи явж болно гэхэд би харамсахгүй. Одооноос 30 сая вон өг гэж нэххээ болий. 11 сая вон байхад л хангалттай гэж ятгсан. Эрэхтэй ч гэсэн за би дахиад зуучлалын компаниар өөр шинэ эхнэр авахар болох юм бол энэ 11 сая воноос ч их мөнгө дахиад зарцуулах шаардлагатай болно. Тэрний оронд энэ эмэгтэйтэйг уулзраа олоод хүсэж байгаа хормыг хийгээд өчхий гэж шийдсэн. Эмэгтэй 9 сарын 10-нд өөрийнх нь төрсөн өдөр болон төрсөн өдрөөрөө ганцаараа байх юм шиг байна. Таныг санаад байна гэжсэн болохоор эрэхтэй ч гэсэн уулзахыг хүсэж санджээсэн учраас энэ үед буцаж Вьетнамд ирээд 4 хоног хамт байсан. Төрсөн өдөрт нь зориулж гоё ивент хийж өгөөд жаргалтай байсан ч төрсөн өдрийн дараанаас эхнэрийнх нь нааш генет өөрчлөгдөж хачин үйлдэлүүд олон гарах болсныг анзаарсан. За ямар ч тач тохиролцсон ёсороо уламжлалт хормоо хийхээр болж хоёулаа автобусанд суугаад тосгон руу нь явсан. Хануй онгоцны буудлаас 8 цаг машинаар явж нэг жижиг хотод очоод тэндээсээ таксигаар цаг 30 минут явж ээж Лайжоу гэх хүн амын нэгтаршил багтай хятадтай хэлэлдэг Вьетнамын хамгийн хойд зүгийн энэ мужид тэр Хмон гэх ястнууд олноороо төвлөрч амьдардгийн байна. Тэнд явж чадсан. Нөхөрт нь хадам аав хадам ээж хоёр намайг огт баяртайгаар ухтаагүй зүгээр л хажуугаар нь өнгөрөх танихгүй хүнийг харж байгаа юм шиг хандсан. Тэр үед надад төрсөн мэдрэмж гэвэл дахиад нэг өөр эрийг сольж дагуулж ирсэн байх шиг дээ гэж тэр хүмүүс бодож байгаа юм шиг санагдчихсан тухайгаа ярьсан. 2 хоногийн дараанаас нэг арга хэмжээ зохион байгуулдаг компани ажилчид ирж аяг тавг, сандал ширээ зэргийг авчирч хормын бэлтгэл хийж эхэлсэн. Гэхдээ Солонгос эрэхтэн харснаар хормын бэлтгэл огт бүрэн биш, хүргэн бэрийн нэрч бичигдээгүй. 11 сая вон бол Вьетнамд маш их мөнгө байхад нэг л болох муу зохион байгуулалттай хормын бэлтгэл гэхэд хэцүү харагдчихсан нь надад их сонин санагцсан гэж ярьсан. Дээрээс нь Вьетнамын хормонд настай хүмүүс маш том байр суурь эзэлдэг, голлож бүх зүйлийг гардаж хийдэг байтал тэнд ирсэн хүмүүс донд настай хүн бараг харагдаагүй. Тэнд байсан 4-5 насныг бол ямар холбоотой хүмүүс гэдгийг ч мэдэхгүйсэн. Ирсэн 100 гаруй хүн бүгд залуухан охид залуучууд байсан бөгөөд тэр дунд шивээсгүй хүн гэж бараг байхгүй. Мөн эхнэр нь өөрийгөө хануйд байдаг маш алдартай өндөр төлбөртэй ахтлах сургууль сурч байсан гэсэн ч тийм сургуулийн боловсрол эзэмшсэн хүмүүс гэхэд бүгд шивээстэй бие авч явж байгаа байдал нь хүртэл нэг л таарч өгөхгүй байгаа юм шиг санагдсан байгаа. Ямар ч тач олон юм бодогдуулсан энэ тосгоны хурмаа дуусгаад Солонгос руу буцааж явсан. 2025 оны 7 сард танилцж 9 сарын сүүлээр уламжлалт хурмаа хийгээд энэ бүх зүйл болж өнгөрсөн ч 10 сарын эхнээс ахуулаад эхнэр нь холбоо барих нь багасч эхэлсэн. Хамгийн инээдтэй нь 2025 оны 10 сард Вьетнамд маш хүчтэй хар салхи ирж далайн шуурга болсон тэр үеэр 14 хоног ямар ч холбоогүй байжгаад сүүлд нь тосгоноос Ханой руу явж исэн автобус осолдоод автобусандаа 2 хоноод нутаг руу буцаад очсон. Надад одоо мөнгөч байхгүй би өвдөд эмнэлэг явах хэрэгтэй байгаа. Нэг л удаа очиж тариа хийлгсэн гэж зураг явуулахаар нь итгээд мөнгө явуулж өгсөн.
Гэтэл дахиад холбоогүй болж 3 хоногийн дараа би эмнэлгээсээ гараагүй байгаа. Эмнэлэгт маань ус орж ирээд ямар ч тог цахилгаангүй болсон гэж эмнэлгийн 1-2 давхар усан давцсан бичлэг явуулсан. Би байгаа цэнгээ гамнах хэрэгтэй болохоор уцаа унтраалаа гэл дахиад таг болсон байгаа. Гэтэл Вьетнам эхнэрийн нөхөртөө явуулсан бичлэгүүд нь бүгд Facebook дээр олон сая үзэлттэй өөр хүний хийсэн Вьетнамд болж байгаа хар салхины бичлэгүүд болохыг мэдээд эмнэлэг твтээгүй юм байна. Өөрт нь худлаа хийж мөнгө хэрэгтэй болохоор л холбогдсон байна гэдгийг мэдэж авсан. Тэрнийхээ дараа чи ингэж өөрийнхөө дураар амьдрах хүсэлтэй бол Солонгост ирээд хэрэггүй. Би чамд урилга явуулахгүй гэхэд би эмнэлэгт байгаа нь үнэн эмнэлгийн 5 давхарт байгаа мөртлөө цонхоор харахад хажууд завтай хүмүүс явж байна. Би ингэж яагаад өгчхүүл яах юм гэхээр нь миний чамд явуулсан мөнгөөр тэгвэл зав аваад сэлээд гарахад болох юм байна штэ гэд нэг ч үүнд нь итгэхгүй болохоор эмэгтэй гинэт ингэж надаас салах гэж байгаа бол нөхөн төлбөрийн мөнгө өг гэж дараагийн мөнгө салгах арга мэхээ эхлүүлсэн. Нөхрийн хувьд энэ нь үнэхээр инээдтэй санагдаж хэлэх ч үггүй шоконд орсон байгаа. Байнга л аав юм би мó аав ах маань амиа хорлоод оршуулах ёслолтой нь байна. Эсвэл би нутаг руугаа явлаа гэд янз бүрийн шалтгаан тоочж байсгээд 2-3 хоног холбоогүй болчихдог байсан. Хамт байсан тэр богинохон хугацаанд эхнэр нь Facebook, Instagram, TikTok гэд өөрийнхөө зураг бичлэгийг оруулаад завгүй бас өөр Европ хүмүүстэй видео кол хийгээд харьцаад байдаг байсан. Тэр талаар нь асуухаар өмнө нь харьцдаг байсан одоо нөхөртэй болсон болохоор над руу залхахаа боль гэж хэлсэн юм а гэдэг байсан байна. Гэхдээ нөхөртөө SNS хаягуудаа огт хэлдэггүй байсан ч хайсаар агаад TikTok-ыг олж мэдээд өмнө нь оруулж ясан зүйлүүдийг харахад нэг биш удаа хурим хийж балсарын аяллаар явж исэн юм шиг мэдрэмж төрсөн байгаа. Сүүлд оруулсан бичлэг дунд нь зүгээр нэг хоолны газарч биш буудал гэмээр өрөөнд арх хууж инээж байгаа бичлэгээ хүртэл оруулсан байсан. Эрэгтэй хүмүүстэй уулзаж арх хууж буудлаар яваад байгаа юм шиг сэжиг төрөөд шууд залгаж асуухаар мэдхгүй гэж хилээ гаргаж инээж өөдөөс нь шоолж ясан болохоор TikTok, Facebook-ийнх нь бүх зураг бичлэгний доор өөрийгөө нөхрөн гэдгийг илтгэсэн комментуудыг бичиж эхэлсэн. Бал сарын аялал төрсөн өдрийн зураг бичлэгнээсээ нөхрөө хасаад кроплоод оруулчихсан байсан болохоор нь доор нь хажууд чинь би зогсож ийсэн штэ. Яагаад намайг хасчихсан бэ гэж хүртэл битсэн. Зарим зурагныхан доор би нэмэгтэй хууль ёсны нөхөр нь байгаамаа. Энэ нэмэгтэй бол миний нэмэгтэй гэж бичиж үлдээгээд өөрийнхөө TikTok дээр хормын зургуудаа хийж үлдээтэл хэд хоногийн дараа нэгэн хятад эрэгтэйгээс чат ирсэн. Орчин үед бол ямар ч орны хүмүүс хоорондоо харилцахад асуудалгүй болсон. Тэр хүн солонгосоор сайн байна уу? Зураг дээр байгаа эмэгтэй таны эхнэр юм уу? Одоо яг гэрэлсэн байгаа юу? Би уг нь агентлагаар дамжуулж энэ эмэгтэйтэй гэрлэх гээд ярилцаад уулзаад явж байгаа юм. Өөрийн чинь TikTok дээр хормын зургууд байхыг харсан юм аа. Тийм болохоор яг юу болоод байгаа талаар асуух гээд холбогдож гинэ гэсэн мессеж ирсэн. Бид хоёр гэрлээд бүх юма батлуулчихсан одоо бичиг баримтны асуудал шийдэгдэхээр Солонгост ирэх л үлдсэн байгаа гэхэд хятад залуу бид хоёр гэрлэхээр тохирч олон удаа уулзаж хамт хонож бас аялсан. Би хууртагдаж байсан юм шиг байна гэд анх зуучлуулж уулзсан сар өдрөө хэлэхэд яг нөхөртөөгөө холбоо барихгүй хэд хоногор алга болчихдог байсан үедээ энэ хятад залуутай явж исэн байгаа. Дээрээс нь хятад, герман, солонгос гэд мөнгө салгаж гэрлэн гэж амлалт өгсөн олон залуучууд гарч ирсэн. Мөнгнөөс гадна хамгийн харамсалтай нь энэ солонгос эрэгтэй бэлэг эрэгтэн дээр батгах шиг зүйлүүд гараад исэн мэн. Эмнэлэгт үзүүлтэл бэлгийн замын өвчин авч эрүүл мэндээрээ бас давхар охирсон байгаа. Энэ талаараа нөгөө хятад залууд хэлсэн чинь тэр залууд хүртэл яг адилхан шинж тэмдэг илэрсэн. Ийм зүйл болсны дараа анх яагаад Вьетнамд гэрлэлтэд батлуулахгүй гэд зөрөөдсөн шалтгааныг нь ойлгосон. Энэ эмэгтэй нөхрийн зүгээс маш их шахуулж, гуйлгуулж иж гэрлэлтэд албан ёсоор Вьетнамд батлуулж исэн байна. Гэрлэн гэдэг худлаа амлалтаар шалтгаалаад олон орны олон залуучуудаас мөнгө салгаж байгаа гэдэг нь ил болсон болохоор солонгос эрэгтэй маань холбоогоо тасалсан. Энэ асуудал бол хууль шүүхээр яваад хохирлоо барагдуулах ямар ч боломжгүй хэрэг байгаа. Солонгос улсын хууль Вьетнамд үйлчлэхгүй хэрвээ эмэгтэй янз бүрийн юм ярьж хэрэг дамжирх юм бол сүүл рүүгээ хүний наймаа хүн худалдаалах хэрэг болж хуурчч болох учраас ингээд хайсан. Гэхдээ солонгос эрэгтэй би өшөөгөө авч чадах нэг зүйл нь хизээч дахиж Вьетнамд гэрлэж чадахгүйгээр гэрлэлтэд цуцлуулахгүй энэ чигт нь орхино гэсэн бодолтой байгаа юм байлаа. Яагаад гэвэл тэр хоёр зөвхөн Вьетнамд гэрлэлтийн баталгаатай байгаа. Тэгэхээр эрэгтэй солонгостой бол гэрлээгүй гэсэн статустай явж байгаа юм байна. За өнөөдрийн хэрэг маань энэ түрээд өндөрлж байна. Өшөө олон болсон бодит хэрэг тайлагдаагүй нууцын талаар сонсохыг хүсвэл сувгтаа subscribe болон хонх лайкад дарахаа битгий мартаарай. Тун утгагүй иргэн уулзтлаа. Түр баяртай.